байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Трама олон ангит киноны маань уран бүтээлчдийн зүгээс бэлтгэн явуулж буй Трама подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За ингээд эмч болон сэтгэл зүйчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бидний ярилцах сэдв бол сэтгэл гутралын эмгэг гэдэг сэдвийн талаар ярилцах байгаа. Хамгийн эхэлж асуух асуулт бол асуултаар шууд хэлье. Ямар нэгэн ажил эхлэхийн өмнө ч гэдэг юм уу нэг сандраал нөгөө байнгын санаа зовж идэх хүн байдаг шүү дээ. Ямар нэг уулзалт болохын өмнө ч гэдэг юм уу байнгын санаа зовоол ингээл төвшөөл айгаал яах вэ хөөг болоогүй байгаа зүйлийн өмнө сандраал гэдэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Би бол миний эргэн тойронд нэлээд тийм хүмүүс байдаг. Тэгээ ажиглагдсны хувьд би бодчихс ингээс наазаа байнгын ингээд ургуулan бодоод ингээд идэм болоо энэ юу н хэвэн юм болов үгүй юм болов гэдэг талаар мэдхийг хүсэж байна. За тэгэхээр нөгөө түрүүн хэллээ шүү дээ нөгөө ямар нэгэн уулзалтын өмнө ямар нэгэн чухал ажлын өмнө энэ бүхний өмнө сандрах бол угаасаа хэвэн зүйл. Энэ нөгөө нэг хүний айдастай бид нар нөгөө хүний өмнө гараал ярих те олон хүний өмнө гараал ярих илтгэл тавих энэ айдас бол хэвэн. Энийг бол зүгээр техникээр ингээд нөгөө итгэн үнэмшүүлэх аргаар ингээд өөртөө ингээд суулгаад өөрийгөө тайвшруулах техникүүд хийгээд ингээд байж болно. Харин тайван нөхцөлд ямар нэг юмыг төсөөлөн ургуулan бодож санаа зовох давтамжтай бүр нөгөө автоматар тий албадмал ингээд санаа зовох ингээд өөрийн мэдлгүй ингээд зүгээр юм тайван нөхцөлд байхад санаа зовж байгаа асуудал чинь өөрөө эмгэг гэж төгшүүрээ эмгэг гэж үзээд байгаа. Тэгэхээр эндээс гарах аргачлал гэдэг ч юм уу тийм зүйл байгаа болов. Төгшүүрийн эмгээс гарах аргачлалын өмнө нөгөө нэг яагаад төгшүүрийн эмгэг үүсдэг вэ гэдэг шалтгааныг бас тодруулах нь зүйтэй баг. Тэгжээж тэн дээрээсээ хүн болгон бас мэдээж харилцаа адилгүй. Тэгээд дүүрээс нь чинь нөгөө ганц биш олон хүчин зүйлээс бас нөлөөлж идэг байхгүй. Тэгэхээр нөгөө яг цаад шалтгаан нь өөрөө юу байсан? Тэгээд тэн дээрээсээ нөгөө эмийн эмчилгээ явах уу, сэтгэл засал явах уу гэдэг нь өөрөө ингээд яригадаад явцдаг. Тэгэхээр төгшөөр, сэтгэл төгшөлт гэд энэ бүхэн бол хүний мэдрэмжийн өнгө айс нэг талаасаа хүний мэдрэмж үл байх ёстой. Альва зүйлд нэгэсний хойно зүйлд өгчгөө хариу оруулыг бол мэдрэмжээр илэрхийлэгдэж гардаг. Энэ бол хүн болгонд байх ёстой. Бидний энэ сэтгэл төгсөлтийг ярихаас өмнө яг хөөр бид бүхэн чинь анх хүн болохдоо хамгийн түрүүнд 90 бэлгээс нэгдэл үүсэж байгаа шүү дээ. Тэрэн дээр яг хөөр тарих эхэлж үүсдэг байхгүй. Хүний их тархины бор гадрах гэж кара гэж ярьдаг. Энэ маш том судлагдаад байгаа маш том үйл ажиллагааг явуулдаг. Тэрэнд аливаа юмыг дүүнэх, нэгтгэн бодгох, зөв буруугаа ялгах ч гэдэм үү шийдвэр гаргах энэ зүйлүүдийг хийдэг урт хүний духны хэсэг гэж яддаг байхгүй. Энэ бүр 25 нас хүртлээр хөгждөг. Нөгөө талаасаа бас энэ сэтгэлийн төгсөлт нөгөө байнгын ингээл сандраад юу гэдэг юм хийлөө, өгүүлөө, уцаа тогоо салгалуу, өгүүлөө ч гэдэм үү машина төгжлөө, гэрээ төгжлөө гэл ингээл сандраад байх. Энэ янз бүрийн төгсөлтийн үл ялахгүй зовлон гэж ярьдаг л да. Их зовлонтой байдаг хгүй хүндээ. Энэ ер нь төгсөх байдал маань 6 сараас дээш хугацаанд үргэлжлэх юм бол эмгэг болчдөг. За энэ сэтгэл төгсөлт бас сэтгцийн эмгэгийн өвчлөлийн ихэнхийн ангадаг шинж тэмдгийн бас нэг хэлбэр болж явдаг. Нойргүйдэл гэдэг шиг бас сэтгэл төгсөх гэдэг юм байдал явдаг. Тэгээ ингээд 6 сараас дээш үргэлжлэх юм бол эмгэг болох нь шүү дээ. Ийм хоёр ялгаатай. Германы эрдэмтэн Сэл гэдэг хүн бол бас тодорхой хэмжээнд эрдэмтэн маань судалж үзсэн байдаг. Хүн тэр хариу оруулалт ямар нэгэн айдас ч гэдэг юм уу, ямар нэгэн бодол бүх зүйлд гинтийн болон ажлын бүтээмж нөгөө сая ярьлаа шүү дээ. Тэр ажлаа бүтээх гэсэн хүний сэтгэл төгсөлт гэдэг юм уу, ийм зүйлд хүнд ийм 3 төрлийн хариу оруулалт илэрдэм байна гэж үзэж байгаа. Эхлээд бол эхлэх буюу ийм хурц уруулын явагддаг. За дараа нь тэр нь туйлдах буюу их удаан хугацаанд явдаг. Тэгээд дараа нь тэр нь болохоор тэрийгээ дийлж чадахгүй эмгэг байдал руу ордог байна шүү дээ. Энгийн жишээ хэлье. Хүн ингээд ажлаа төлөвлөөгүйгээс болоод
тий. За одоо би гэрийн даалгавраа хийгээгүй, хийж чадаагүй гэд тэрнээсээ яанда эндээ нэгэд ингэж бодохор хүний тархич нь бас л нөгөө мэдрэлийн одоо уралжаар симпатик, парасимпатик мэдрэлийн одоо зохицуулалтаар явагддаг сэрэл саатлын процесс тэнцвэртэй байж их зохицуулалтаар явагддаг байтал тэр алдагдаад ирэнгүүтээ за одоо энийг би яаж давах вэ? Одоо тийм ажил тулгараад, ийм ажил тулгараад ингээд инглиш гэдэг юм уу давах. Сүүлдээ даваа сурчингуудаа дандаа тэр худал ярих байдлаа гаргадаг ч юм уу. За эсвэл одоо тэр сэтгэл төвшөлтийнхаа байдалд бүр хитрхи хэцүүгээр хүлээж аваад тэр нь хүний одоо айгүй олон янзд нөлөөлнө л доо тань мэдгүй байдалд нөлөөлдөг. Тэгэхээр яг үгээр уймраа, мартамхай хүүхд ч гэсэн мартамхай л идэв штэ. Эцэгийнхээ хэлсэн үгийг санахаа байлах. Одоо алийг хийх болчихлоо штэ. Ажил нь хураагдчихлаа штэ. Гэрийн даалгавраа хийх үү, эцэгийнхээ хэлсэнийг хийх үү гэдэг ингээд ийм ачаалал үүсгэж гэдэг юм уу. Талаас гарна. За нөгөө талаасаа болохоор бол сэтгэн бодох чадвараас өөрчлөлтөө орно гэдэг юм уу. Нойргүйдэл үүсэх гихчжэний. За зам төрхийн талаас бас өөрчлөлт орно. Энэ төвшөлтөд байгаа чинь ганцхан одоо юунаас гараагүй штэ. Бие махбод туйлтай холбоотой юм чинь даралт ихтэх, толгой эргэх, чих шуугах, ажлын чадвар муудах, алжаал муудах гэдэг юм уу, уур уцаартай болох, санаандгүй гинтийн үг хэлэгч гэдэг юм уу, ийм зүйлүүд нойргүйдэл гэдэл гараад ирнэ штэ. Тэгэнгүүт энэ зүйлүүдэд дарахын тулд ерөөсөө энэ төвшөлтөөс гарах аюу амархан арга байх юм байна. Тэр нь пив уух гэдэг юм уу тийм. Өдөр нь тамхи татах гэдэг юм уу. Тэгэхээр нэмээд буруу одоо төрхүүлийн илрэл ороод ирээд буруугаар сэтгэл төвшөлтэй засдаг, тайлдаг. Ахад нэмж нэг одоо эмгэг үүсдэг ч гэдэг юм уу. Хөндрүүлчих нь штэ. Ийм байдлаар орох янз бүрийн одоо зүйлүүд гардаг. Бие махбодын талаас болохоор сэтгэл төвшөлтэй хүн бол их хэцүү. Байнгын санаа зовох, яв ийх байж чадахгүй байх бүр одоо юу гэдгийг хэцүү байдалд орох. Тэрнээсээ болоод зүрх нь дисдэг. Тэгээд би ер нь одоо зүрх банк дисэд байхын зүрхээрээ хөгжих үедээ ч гэдэг юм уу. За тэгвэл одоо өөрөө ирэхгүй уур уцаар хүрээд явчингуудаа би ер нь зүрхнээ гачтай оншоо, борогтой оншоо хайтаан байгаар яаж гэдэг юм хайтаан хайрцаг гэдэг юм уу. Ийм байдлаар хариу уруулууд явагдана. Тэгээд сүүлдээ яасан 6 сараас дээш болохоор эмгэг болоод төрчдөг. Энэ эмгэг болохоор нөгөө жоохон зайшгүй гадны нэгэн тусламж хэрэгтэй болчлоо тий. Сэтгэл зүйч ч юм уу, эсвэл одоо сэтгэл засал ч юм уу, нөгөө дөрөнд майндфулнess ч юм уу, энэ олон янз бүрийн одоо тусламж хэрэгтэй болчихж байгаа юм. Тэгээд энэ тусламжаар бас аврагдах гарах байна. Одоо дээр булчин суулгах дасгал заалгаж аваад тийм байдаг бясалгал булчин суулгах төрөл бүрийн одоо дасгалууд заалгаж аваад манай одоо төвтөрт байдаг штэ. Сэтгцэн эрүүл мэндийн мэрэгжлийн эмчнэр одоо яавал булчин суулгах вэ? Эний хамгийн эхний юу нэхэр амьсгалын асуудал байдаг байхгүй юу? Бүр тусгайлсан техник байдаг. Амьсгалын одоо дасгалын техник тэр нь ерөөсө 3 юм дээр тогтдог байхгүй юу? Эхлээд амьсгалаа уртаар сайхан авах. Энэ 1 2 3 гэсэн секундын дотор хийх ч гэдэг юм уу. За дараа нь амьсгалаа одоо түгжих бас 1 2 3 гэсэн секундын дотор явагдана. За дараа нь амьсгалаа гүнзгий гаргана. Хэрвээ амьсгалыг зөв авч чадах юм бол хэвлийг төмбөж эхэлдэг гэх жишээний. Тэгээ энийгээ өөрөө эхлээд зөв аваад зөв удирдаад ирэнгүүт энэ маань техник болчихж байгаа юм. Тэрийг булчинтайгаа холбоод одоо зөвхөн гарын булчин, зөвхөн мөрний булчин, зөвхөн хэвлийн булчин, зөвхөн хөлийн булчин гэдэг юм уу явж одоо булчин суулгах, чангалах өөрөө мэдрэх нь шүү дээ. Ийм байдлаар яваад байхаар энэ тайвшруулах дасгал болж нөөс сэтгэл төвшөлт чинь буурна. За мөн одоо бас бүр йогийн бясалгал байна. Янз бүрийн одоо байгалийн сайхныг харах, юу харахаараа баясах уу, юу харахаараа одоо дуртай байдгүй, юу хийхээр сэтгэл сэргээдэг хобби байна те. Энэ байдлуудаа одоо хөгжүүлэх гэдэг юм уу. Ийм зүйлүүдэд ингээд эдгэрч болдог ихнийх нь. Тэгтэл цаашинда тэрийг ч оролдоогүй, тэрийг хийгээгүйгээс ч болд юм уу, тийм зүйлийг мэддэг үү, одоо эрүүл мэндийн одоо юу гэдэг мэдлэг юу зүйл байхгүйгаас болоод удаад яваад байвал эмгэг болно гэсэн тийм. Эмгэг болоод ирэхээр бол заашгүй одоо сэтгцэн эмчт хандах, эмийн эмчилгээ нэмэх, саяын зүйлүүдэд засрахгүй байвал шүү дээ тийм. Эмийн эмчилгээ нэмэх, тусгайлсан одоо яг шалтгаан нөхцөлөө олох ч гэдэг юм уу. Ийм зүйлүүд бол байна. Ихэвчлэн сэтгэл төвшөлт яах вэ гэхээр
гэхээр зан үйлийн буруу зуршлуудын үед илүү хөөсдөг, нойр хөдөлтэй хавсардаг. Архинд буюу донтолтын янз бүрийн эмгэгүүтэй хавсардаг, архи ботсны тий эмгэгүүтэй хавсардаг. За эсвэл бага насны одоо хүчирхийлэл, бага насны одоо эцэг эхийн хүчирхийлж олон янз штэ бие махбодын гэж байна. Сэтгэл зүйн гэж байна, оюун санааны гэж байна. Бүр эдийн засгийн хүчирхийлэл гэдгээр л гараад ирсэн штэ. Хүүхдээ багаас нь одоо тэнийг мангар чи энийг юу хийж чаддгийг, чи ер нь дандаа л муу сурдаг штэ гэд хэлэх байрах тий. Энэ одоо зүйл дээр үүссэн сэтгэл түгшилт хүртэл байдаг учраас шалтгаанаас нь хэлж гаргаж авах нь штэ. 2006 онд энэ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийнхэн маань Монгол улсын хэмжээнд 10,000 хүн тутамд ийм сэтгцэн цонхлон тохиолдох эмгийн дунд судалгаа хийсэн байхгүй. Ингээд сэтгэл түгшилттэй хүмүүсүүд бол нийт хүн амын одоо 3.1% эзэлж байна гэж авч үзчихсэн бол одоо бас нэмэгдсэн байгаа. 10 дугаар сарын 10 байдаг байхгүй. Дэлхийн одоо сэтгцэн эрүүл мэндийг хамгаалах өдөр гэдэг. Энэ дэлхийн сэтгцэн эрүүл мэндийг хамгаалах өдрийг манай Монгол улс 92 оноос эхлээд тэмдэглэж байгаа. Энэ өдөр яг үхээр сэтгцэн эрүүл мэндийн яг энэ янз бүрийн одоо шалтгаанд тулгарсан хүмүүстэй, сэтгэл түгшилттэй хүмүүст одоо тусламж үйлчилгээг үзүүлэх асуудлыг өргөн болгоё гэж ярьсан. Өргөн болгоно гэдэг чинь илрүүлээ. Одоо энийг яахгүй ийм сайхан сэтгэл зүйч байдаг юм байна, ийм сайхан сэтгцэн эмч байдаг юм байна, тусламж байдаг юм биш үү гэдгийг ойлгуулж чадах юм бол тэр сэтгэл готрлаас үүсэж байгаа, сэтгэл түгшилтээс үүсэж байгаа амиа оролтыг бууруулах боломжтой гэж үзсэн байхгүй. Баярлаа. Их сайхан яриа болж байна. Миний бас мэдхгүй зүйлүүд ч гэсэн маш их гарч байна. Одоо ингээ бодохоор эргэн тойронд ер нь надад ч гэсэн болдог одоо зүйлүүд гарч байна. Би бас өөрийгөө ер нь нэг тийм эрүүл сайхан сэтгэл зүйн эрүүл мэнд ер нь нэг тийм эрүүл хүн гэж боддог байхгүй. Одоо ингээ бодохоор бас ер нь сандардаг, айдаг, юм их дургуулan боддог. Тэрийгээ баг ер нь ингээд нөгөө нэг боддоор болцсон юм шиг төсөөлдөг гэдэг ч юм уу. Иймэрхүү бас байдлууд надад илэрдэг байгаа байхгүй юу. Гэхдээ яах вэ нөгөө нэг үргэлжлэх хугацаа бага байна. Үргэлжлэх хугацаа бол бага. Одоо юу гэдэг чинь 6 сараас дээш хэтрүүл эн чинь бас эмгэг болж байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр тийм зүйл бол айгүй бага юм байна. Гэхдээ эргэн тойронд ялангуяа уран бүтээлч хүмүүсийн хувьд бол энэ бол ингээ маш их байдаг болов гэж бодож байна. Мэдээж яг хуу тайзан дээр гарна гэдэг бол сандрал байдаг шүү дээ. Сандралд байхгүй бол тэр чинь айгүй бас эмгэгтэй болчихж байгаа байхгүй тий. Ингээ нэг юм таг дүлээж юм шиг тий. Мэдрэмжгүй болчихж байгаа юм. Одоо мэдрэхгүй мэдрэмжгүй болчихж байгаа. Тэгэхээр ер нь бол эргэн тойронд бол ийм одоо шинж байдалтай хүмүүс бас байдгийм байна. Тэгэхээр эдгээр хүмүүст одоо ямар зөвлөгөө өгвөл болох бол одоо жишээ нь би ер нь их сонсож зөвлөдөг одоо найз байгаа байхгүй юу, найзуудынхаа дунд гэр бүлийнхнийхээ хувьд ер нь сонсоод зөвлөдөг тийм хүн байгаа байхгүй. Тэгэхээр ингээ харахаар нэг мэдэгддэг штэ, ингээл нэг хөдлөөл нүд мүдэнч гэдэг юм, ингээл эргэлдэл гар нь ингээл нэг хөдлөөл ингэж мэгээд идэг. Одоо яг миний эргэн тойронд нэг ингэдэг хүн байна. Хуран байн хөдөлдөг ингээд. Тэгээ би бодчоод ингээ би харахад нөгөө өөрөө тэгдгүү болоод ч тэр юм уу тэрийг анзаарчаад байгаа байхгүй юу. Тэгээд ингээд энэ нэг яац юм бол сэтгэл санаа докторгүй байгаа юм болов, эсвэл амьдралд нь ямар нэг юм болсон юм болов. За би юу гэж тайвшруулах хэрэгтэй юм бол бас шууд ингээ оцсноо хүй гараа болоо гэхээр амар бүдүүлэг болчих гад тий. Тэгэхээр яг ийм үед ингээд тэр хүн бол бас сэтгэл зүйн одоо хувьдч гэдэг юм тийм докторгүй байгаа юм шиг харагдаж байгаа хгүй. Тэгэхээр тийм найзтайч гэдэг юм уу, тийм ихчтэй гэдэг ч юм уу ер нь ямар зөвлөгөө өгөөд яаж харьцуул бас зүгээр бол чи яг түрүү манай эмчээс нөгөө нэг эмчилгээний аргуудаас бас дурдлаа тий. Тэгэхээр яг сэтгэл зүй сэтгэл судлал талаасаа үүсэх шалтгаан эмгэгийг бол бас ер нь бол 0-3 наснд үүсдэг. Яг ийм эмгэгтэй болох юм шалтгаан гэж үзээд байгаа байхгүй юу. Яг энэ үед нөгөө нэг энэгшил авч чадаагүй нөгөө ээж нөгөө одоо яг хамгаалах одоо өөрийгөө ингээд нөгөө тэр мэдрэмжийг суугаагүй сайн авч чадаагүй гэсэн үг байхгүй юу. Үүсдэг гэж үзээд байгаа нөгөө орхигдсон. Тэгээд дээрэс нь нөгөө ганцаардал айдас ингээд нэмэгдээд явчихж байгаа юм. Тэгээ энийг нөгөө ухамсартайгаар энэтэйг одоо нүүр тулж чадаагүй ч юм уу. Тэгээд дээрэс нь нөгөө хит юм шүүмжлэлтэй гэр бүл нөгөө орчин маш их нөлөөлнө л дөө мэдээж. Бас нөгөө түрүү манай эмч ярьсан те хүчирхийлэл гээл энэ нөгөө хүүхдийн өөрийнх нь одоо тэндээс авч байгаа орчны нөлөө байх нь тийм үү. За ингээд нөлөөлчихөж. Тэгээд дээрээс нь төгшүүрийн эмгэгтэй хүмүүс маань юу гэж боддог вэ гэхээр ингээд аливаа зүйл юм төгс хийх гээд байдаг. Хит ингээд нөгөө нэг төгс хийх гээд ингээд тэр нь цаад даалт ухамсарт юу гэдэг би одоо энийг ингээд хийхгүй болвол орхигдох байх, хаягдах байх, гологдох байх гэсэн нөгөө өөрийн үнэлэмж маш одоо муутай гэсэн үг.
Тэгээд дээрэс нь одоо маш их зүйлийг одоо бүтлгүүтж байгаа мэтэр ингэж төсөөлж боддог тийм ээ байгаад байдаг ажиглагтаад байдаг. Тэгэхээр одоо хэдүүлээ нөгөө яаж зөвлөх үү ийм хүмүүст гэдэг чинь тэгэхээр одоо манай эмч бас ярьсан тэр йог, амьсгалын дасгал, бясалгал, мэрэгжлийн сэтгэл зүйчтэй уулзах, CBT терапи тэгэл арт терапи, mindfulness ингээд бүгд эдгээр хамт явуулан мэдээж нөгөө өөрт нь тэгтээ аль нь тохирч ийн хувь хүний онцлогт нь өөртөө тохируулаад ингээд хавсарч яваад дээрэс нь зүгээр юм хөнгөн бол одоо энэ бид нар бас нэг заавал тэмэрэгжлийн хандлаггүйгээр бас хийж болох дасгал техникүүд бас байж болно шүү дээ. Тэмдэглэл хөтлөхтэй яг одоо миний төгшөөд байгаа энэ эмгэгч яг бодит юм уу? Одоо энэ санаа зовоод ш нэг асуудал. Тэгээд тэргээ ургуулаа бодцсон. Тэг яг бодит юм уу? Яг болцсон юм уу? Хүү юм уу тий? Би яг ингээд бодиттой юм дээр санаа зовоод байна уу? Үгүй юу гэд ингээд нөгөө ухамсартайгаар өөрийгөө нөгөө ажиглагчийн байр сууриас харж эхлэх нь шүү дээ. Тэгээ чиний энэ зовоод санаа зовоод байгаа чи яг болцсон юм уу? Болоогүй юм уу? За энд чи яг яагаад те ямар одоо орчин бүртгэхээр ямар хүнтэй уулзахаар яг ямар ажил хийхийн өмнө чи ингээд төгшөөд байгаа юм бэ? Энэ ингээд санаа зовнилч нэгсээд байгаа юм бэ гэдэг. Ингээд нөгөө өөрийгөө ажиглагчийн байр сууриас ажиглаж эхлэх гэсэн. Одоо мэдрэмжээ ажиглах нь шүү дээ. Энэ чи яахын тэмдэглэл хөтлөж болно тийм ээ. Би яг тэр үедээ би яг ийм юмнаас ингээд байна. Тэрийг харахаар яадаг вэхээр нөгөө нэг бодит бос гэдгээ ингээд өөрөө нөгөө нь харж ялгаж ухамсартайгаар тэрийг таньж мэдж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө зүхтаах биш. Тэрийгээ илүү нөгөө нүүр тулж өөрөө мэдрэмжээ таньж ойлгох нь маш үр дүнтэй байдаг. Ийм дасгалуудыг хийж болж байна. Дээрэс нөгөө өөрөө өөртөө бусдад талархдаг байх хэрэгтэй гэж байгаа төгшөөрийн эмэгтэй хүмүүс. Өдөрт ядаж нэг зүйлээс нэг юм таатай талархсан юм тийм ээ мэдрэмж олж харж тэргээ өөртөө бусдад бол хэлж явах хэрэгтэй. Дараа нь өөртөө хэл гэж байгаа юм. Чи өнөөдөр сайн байлаа. Чамд юу ч тохиолохгүй тий бүх юм сайхан байна гэд ингээд нөгөө нэг өөртөө ингэж талархлыг хэлж сурах бусдад болон өөртөө энэ ингээд нөгөө нэг маш үр дүнтэй арга байдаг. Дээрэс нь түрүү ярьсантай ингээд нөгөө яг ингээд аюу хэцүү байгаад штэ. Яг энэ үед яах вэ гэхээр биеэ анзаараад аль болох нөгөө анхаарлаа өөр зүйлд шилжүүлэх. Тийм ээ. Одоо ингээд нөгөө голын урсгал сонсоод байж гэн би тийм газар байж гэн гэдэг юм ингээд төсөөлөхтэй яг тэр сандраад байгаа орчныг одоо төсөөлөлтөө жоохон нөгөө нэг өөр болгох тий дээрэс нь бие ажиглаж бас бол бие мэдэрч болно. За миний гар ингээд хөдлөөд байна шүү тий за миний мөр энд байна за миний толгой энд байна ингээд нэг өөрийн бие махбодод дээрээ илүү төвлөрч ингээд анхаарлаа шилжүүлж одоо ингээд сурахч гэдэг юм уу. Ийм арга техникүүдийг бас хэрэгжилж байвал илүү үр дүнтэй байдаг. За сая би яг Трама гэдэг олон ангит уран сайхны киноны одоо миний хувьд бол яг анхны олон ангит кино байсан. Энэхүү киноныхоо Туяа гэдэг эмэгтэй дүр дээр ажилласан. За энэ эмэгтэй болохоор эмний хамааралтай болсон. Ерөнхийдөө бол тайвшруулах эмийг одоо баг цай унд шиг тогтмол хэрэгэлдэг болсон яг тийм эмэгтэй байхгүй. Тэгээд би мэдээж дүрээ уран бүтээлч хүн бол заавал судлах ёстой. Тэгээд мэдээж эргэн тойронд ямар тийм хүмүүс байна. За дээрээс нь ямар тийм кино гэдэг ч юм уу. Эдгээр зүйлсээс ерөнхийдөө бол хараад за ер нь ийм эмэгтэй байх юм байна. За бас миний ойрын таньдаг одоо ээж маань найз эмч байсан. Тэгээ бас асуугаад тодорхой одоо нөгөө дүр дээр ажиллах юмудаа л нөгөө нэг аваад байгаа юм л да. Тэгээд эмний хамааралтай болчхоор ер нь бол нэг юм өөр найз байхгүй юм шиг. Тэр имээ уучхаарал тайвшраал тэр юм л намайг хайрлаад байгаа юм шиг нэг тийм мэдрэмжийг авдаг болчтой гэж би яг юус тодорхойлсон байхгүй дүр дээрээ. Тэгээл ерөөс имээ уучхаарал тайвшраад ч байгаа юм шиг нөгөө нэг таны хэлдгээр юм давхцал нөгөө амьсгаа гэсэн амьсгаа ингээл буурал гэдэг ч юм уу нэг тийм. Тэр бол яг ингээд дүр дээр ажиллахад бол яг надад бол айгуу тийм төхөн болж өгсөн. Тэгэхээр эмний хамааралтай болцсон ийм хүн байлаа гэхэд тэр хүний дотоод одоо ертөнц гэдэг ч юм уу тийм байдлууд нь ер нь ямар байдаг вэ? Тэгэхээр нөгөө яг эмийн хамаарал гэдэг маань бас нөгөө мэдрэмж бас гэмтэж байгаа хгүй. Тэгээд хамаарал гэдэг бол эмгэг болчихж байгаа. Тэр хүний одоо мэдрэмж буюу ер нь энэ эмийн хамаарлаас бас гарахын гол шалтгаан
тэр үүсэж байгаа мэдрэмж нь үүсдэг хэрэг дандаа сөрөг мэдрэмжүүд үүсдэг байхгүй нөгөө би юу гэж хэрэглэвдээ гэсэн харамссан мэдрэмж. За би өвдөд байгаа болохоор өвдөлтийн мэдрэмжтэй. Тэгээд дээрэс нь нөгөө саяын ярьдаг айдас, сэтгэл түгшилт, уур уцаар одоо ер нь мэдрэмжүүдийн бүх одоо сөрөг хар зүйлүүд л тэндээс гардаг байхгүй юу. Яг тэгвэл тэр эмгэгтэй хүн учраас эмгэгтэй гэсэн. Тэгэхээр энэ эмийн хамаарлыг гаргах гол үндэс нь манай адаглалын төв ч юм уу ер нь ингээд эмч сэтгэл зүйч маань эмчлэхтэй хэрэг энийг үнэхээр энэ хүн үнэхээр анх эдгэрхийг хүсэж байгаа бол энэ сэтгэл зүйн онцлог дээр л ажилдаг. Өөрөөр хэлбэл энэ дээр одоо сэтгэлзлээ яхны саяын хэлдэг шиг одоо энэ зүйлүүдийг арилгахын тулд өөртөө ихтэй байх, эмийн амралтай хүн худлаа хэлдэг болж байгаа. Би хүнд хийж өгсөн юм аа гин одоо тарианыхаа ормуудыг зүгээр одоо юу гэдгийг өөнийг би өвдөд нэг удаа л яасан юм чинь одоо тарьсан ч гэдэг юм уу нуух хүнээс байдал үүсэх тэр сөрөг үр дагавруудыг тоохгүй байгаа шүү дээ. Тэгээд тийм байд учраас одоо шудраг байдалд нь иргэд өмнө байсан шүү дээ. Тэр сайхан эрүүл одоо шудраг байдалд нь оруулах, өөртөө ихтэй байх, өөрийнхөө үнд чанаруудыг алдчихж байгаа байхгүй юу? Одоо зөвхөн л тэр эмэндээ мөнгөө зарцуулах, гэр бүлээ хаахархаа байх, хайр гэдэг зүйлээ алдах. Хас эхлээд инэрлээ алдах, бусдыг хайрлах энэ зүйлээс алдаа өөртөө зөвхөн анхаарал төвлөрөөд тэр эмийг олж авах, тэр бодисыг хэрэглэх, тэрийг л тарихгүй бол одоо өвчих гэдэг, гацчих гэдэг энэ ч гэдэг юм. Ийм байдалд орж байгаа учраас тэрний яах нь өөрийн үнд зүйл байсан зүйлийг юу хайрладаг байсан юм, бурхан хайрладаг байсан юм уу, ижааваа хайрладаг байсан юм уу, нутаг усаа хайрладаг байсан юм уу, үргэлж хувцас цэвэр өмсөх чинь үнд зүйлстэй. Хувцас цэвэр угаах ч гэдэг юм уу, энэ үнд зүйл чанаруудаа эргэж сэргийх. За тэгээ цаашаа явах гэхээр өөртөө төлөвлөгөөтэй байх. Нөгөө бод сэргэлээд байгаа зүйлээс айжим гарахын тулд төлөвлөгөө байж өөрийнхөө зөв буруу гэдгээ ялгаж ухааныг одоо олж авах гэж байгаа гэсэн үг байхгүй юу? Олж авах. Тэгээ өмнөх сайхан аз жаргалтай тайван байдал руу орохын тулд би тайван байна ч гэдэг юм уу, би одоо нөгөө бусад сэтгэл зүйч нартаа найравчилж уулж шалтгаан нөхцөл бүх зүйлээ ингээ олно шүү дээ. Ийм байдлаар ингээд бүр юм мэдрэмжийн хүрээний бүр улс хууртай одоо модоор ярих юм бол үндсээр нь эмчлэгдэж байхыг л энэ сэтгэл зүгээр нь эмчлэгдэж ижил тэр тариур гэдэг гадны ийм нөлөөнөөс тайвшруулах ийм тэр гадны нэг зүгээр л нэг төрөл байгаа байхгүй юу? Тэр төрөл нөлөөнөөс гарч авч хувь маань өөрөө хэвийн эргэж амьдралдаа орохыг л сэтгэл зүйн одоо эмчилгээгээд байгаа. Эндээс эхэлж чадах юм бол сая би модтой зөвлөсөн тийм нөгөө модны одоо саяын муухай мэдрэмж хүн зүгээр ингээд сэтгэл түгшиж ингээд явдаг шүү дээ. Айдас, хар тарсан, зүгт хөлөрсөн байдал, энэ бүх зүйлийн зовир шаналга амар амгалан байдал руугаа эргэж орж байгаа байхгүй юу? Нөгөө бодисын тариурын хараат байдлаас гарч тэр зүйлүүдийг ингээд үндсээр нэмчилж тухайн хүнтэй одоо яаж та тарихгүй гэж болохгүй юм уу? Болно штэ. Хийгээч энэ таны буруу штэ гэх биш те. Сэтгэл зүйн үндсээр нэмчлэгдэж чадах юм бол нөгөө мод чинь хувийн сайхан эрүүл одоо хүнийг модоор зүрлээд нь шүү дээ. Тэр хүмүүс сайхан эрүүл болж, эрүүл сайхан жимсээ гаргаж гэдэг маань үр дүнгээ гаргана гэдэг маань ажилдаа эргэж орох, гэр бүлийнхэнтэйгээ эргэж эрүүл амьдралд орох, эргэж буцах энэ одоо эмчилгээ бол бас юм өглөөрөөр явдаг. Тэгээд манай сэтгэл адаглалын төвийн тийм эмчнэр маань энийг хийдэг, сэтгэл зүйч маань энийг хийдэг. Ийм одоо асуудлуудаар явж идэгрэх хөгжлөний тал дээр бол явж байгаа. Энэ зүйлүүдийг нөө багаар хийдэг байхгүй юу? Ганцхан багаар сэтгэл зүйч хийн. За сэтгцийн эмчнэр хийн. За тэгээд бусад одоо орчин нөхцөл нөхөн сэргийх эмчилгээ хийн. Сайхан коктейл өгнө, сайхан одоо юун дээр агаар салхинд хамтдаа гарна, эмгүүгээр тариагүйгээр одоо ч гэдэг юм ингэж амьдарч болдог гэдгийг харуулна. Гэр бүлтэй нэмчлэн, гэр бүлийнхний хамт одоо эмчилнэ. Ийм совилогч байна, сувилхуу байна. Бүхэл хүн багаар ажиллаж ийж одоо тэр үтгэл одоо туслах совилогч нар маань хүртэл орчин нөхцөлийг бүрдүүлж, гоё орчинд байлгаж, цэвэрлэгээ үйлчилгээг хэвийн сайхан байлгаж ийж тэгээд гараад эмнэлгээс гараад дараа нь яхав хөрөө сэтгц нийгмийн сэргээн засах төв гэж яддаг. Тэндээ одоо бас ажиллах. Тэгээд тэндээс гарахаараа яхав хөрөө яг адилхан асуудалтай хүмүүс
сэтгэл зүйн төгсөлтийг үүсгээд байгаа. Энд хэцүү байдалд ороод байгаа асуудал нэгтэй хүмүүс одоо мансуурлах байц хэрэгдэгч байж болно, аригч байж болно шүү дээ. Энэ хүмүүс нэг юунд ороо сэргээн засах төв дээр очиод нэгснэ амьдралаа шал өөр шинээр эхлүүлж байгаа гэсэн үг байхгүй юу? Дөрөнд хэлсэн тий тэмдэглэл өгдөлтөд нэг дуртай, зураг зурдаг арт терапи байна. За өшөө юу гэдгийг ном уншдаг байна. За цаахан юу байхаараа баясдгийн, юу хэлхээрээ баясдгийн, гоё кино үздэг юм уу, дуу сонсдог юм уу, караоке, хөгжим эмчилгээ гэж хүртэл байдаг байхгүй юу? Ийм эмчилгээнүүдэд явахыг сэтгцний нийгмийн сэргээн засах төв гэдэг юм. Хүн ер нь олон янз шүү дээ. Зарим одоо интроверт буюу сэтгэлийн үгээ хэлдэггүй цөөхөн тооны найзтай харин гомцсон барьсан үедээ сэтгэл зоригоо чангалж ийж гадны одоо зүйл хэрэгжилж ийж гаргах гэдэг юм байна те. За зарим нэг нь бол одоо нээлттэй авдраар өвдөхгүй байх магадлал ихтэй хүмүүс үл экстраверт тарьцаад хүмүүс байдаг байхгүй юу? Боцон сонсноо хэлждэг юу өвдөд байгаа яагаад байгаа ямар гомдол баяр болж байгаа хэлждэг ийм хүмүүс байна. Энэ хоёрын дунд амбиверт хүмүүс байна те. Ийм зүйлүүдээр ингээд тохируулаад тэр сэтгэл зүйн одоо тохируулж эмчилгэх юм бол энэ эмчилгээ нь бол яах нь байх. Тухайн хүн одоо гол нь яагаад тэр имийг тийм ээ тэгж их хэмжээгээр хэрэглээд байна. Тэр имийг хэрэглэхээр л яагаад нөгөө таавширсан мэдрэмж аваад байна. Тэр имгүй болохоор л яагаад байж чадахгүй юм гэдэг те. Тэгэхээр бидний зорилго чинь тэр имийг л эмнээс хараад бус байлгах эмгүүгээр өөрөө таавширдаг өөрөө нэг байгалийн замаараа дофамин ялгуулж чаддаг байдлыг л авах гэдэг шүү. Тэгэхээр энийг нь яг эмийг бол одоо сэтгэл зүйд ингээд зөвлөгөө өгөө явж хат бол түүнийг одоо орлуулах тэр имийг хэрэглээд одоо сурцсан тэр тархинд юм зам өссөн байгаа штэ. Тэргээл нэгчийдэг те. Гэтэл яагаад тэр имийг хэрэглэв? Үнэхээр би энэ өвдөд байгаа юу? Тэгэхээр нөгөө сэтгэл түшиг эмэгтэй хүмүүс яг нөгөө ингээд зохиомлоор хиймлэр одоо бис хамаадаг сэтгэл зүйн гаралтай өвчлөл өөртөө үүсгэж байгаа байхгүй юу? Түрүү манай юмч бас ярьсан те. Мэдрэмжээс шалтгаалаад өвчин үүсээд байна гэдэг чинь өөрөө сэтгэл зүйн гаралтай өвчин гэдэг ингээд байж байгаа. Тэгэхээр яагаад яг үнэхээр тэр имийг уухгүй бол үнэхээр ингээд зүрхчин дэлсээд байгаа мó толгойч өвдөд байгаа мó. Тэгэхээр энийг нөгөө зүгээр өөрөө зохиомлоор үүсгэсэн байж байгаа байхгүй. Тэгэхээр энийг өөрт нь ухамсартайгаар ойлгуулах имийн хэрэглээнийх нь оронд өөр эрүүл одоо ингэж одоо орлуулж ингэж зан үлд одоо сурах тийм хуучин байсан нөгөө нэг хэвийн одоо тэр цэцэг хараад баярлдаг тайвширдаг байсан бол тэр одоо мэдрэмжинд нь л хүрэх одоо энэ нэмчилгээг тэгээд одоо нөгөө багаар гэж ярьсан те ингээд хавсраад ингээд хийх нь илүү үр дүн үзүүлдэг шүү л гэж. За бас нэг асуулт байна. За төгшөөргөө байвал нэг юм хоосорцсон юм шиг хоосон санагддаг энэ мэдрэмж яг юу гэлтгдэг вэ? Хоосон мэдрэмж төрөх нэг юм энэ нөгөө нэг өөрийн нөгөө нэг хамгаалах механизм ажиллаад байгаа гэж үзээд байгаа. Тарих өөрийгөө хамгаалж байгаа. Маш удаан хугацааны туршид тэр нөгөө нэг юм төгшүүрийн эмгэг гэдэг чинь одоо нөгөө бид нар хүн төрлөختөн үүссэн цагт л одоо үүссэн гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь өөрөө нөгөө нэг одоо тэр байгалийн бид нар бол одоо ийм орон сууцнд амьдардаг байгаагүй шүү дээ. Энэ чинь нөгөө өвөг дээдсээсээ ингээд уламжлагдаад ирчихсэн энэ л процесс тийм ээ. Тэгэхээр энэ яагаад төгшүүрийн эмгэг байна тэр чинь нөгөө нэг гинтийн аюул ослоос тарих өөрийгөө одоо нөгөө нэг хамгаалах те тэндээс чинь тийм юм ирлээ шүү эндээс юм аюул ирлээ шүү гэдгээд тарих ингээд нөгөө нэг одоо юм сонор сэрэмжтэй юм байнгын юм бэлэн юм байдалд өөрийгөө байлгаад байна шүү дээ. Гэтэл яг өнөөгийн нийгэмд тийм байгаа мó тийм ээ энэ гэтэл ондоо болцсон те. Тэгэхэд ийм нийгэмд хүн өөрийнхөө тарихыг ингээд нөгөө нэг болоогүй зүйлд байнгын ийм нөгөө нэг зовиортой, шаналгаатай ингээд ийм өндөр ийм нөгөө нэг ийм төвд ингэж байлгаад ахаар тарих нөгөө нэг хэмжээ хязгаартай тий энэ ачаалал даах хэмжээ хязгаар байна штэ. Тэнгүүт өөрийгөө хамгаалаад төр хугацаанд унтраачж байгаа юм. Тэгээ би дийлхэ боллоо шүү гэсэн тохоо. Ингээд унтраачж байгаа тий ийм горимж шилжүүлчихэж штэ. Тэнгүүт ингээд нөгөө нэг гинт ингээд юучгүй ч юм шиг оргуу хоосон мэдрэмж ингээл хоосроод л ямар ч зүйл утга учиргүй ч юм шиг болоод л тийм ээ ингээд ирж байгаа. Энэ өөрөө нөгөө нэг өөрийгөө энэ бие махбодынд хамгаалж байгаа механизм. Та одоо те хэмжээ чинь хитэрлээ шүү. Одоо амрахгүй бол болохгүй байх шүү гэдэг л тохоо. Тийм тэгэхээр энэ мэдрэмжийг аваад ингээд энийг ухамсартайгаар ойлгоод би хэмжээгнээс хязгаараас даваад байна. Миний тарих амрахыг хүсэж байгаа юм байна. Би энийг өөрөө ойлгох хэрэгтэй байхгүй. За одоо би тэгвэл өөр юмд би одоо энэ төгшүүрийн эмгэгээс одоо л би
ажиллаж эхлэхгүй болоод болохоо байж байгаа юм гэдгийг л өөрөө ухамсартайгаар л ойлгож зан үйлэл өөрчилмөр. За баярлалаа. Өнөөдрийн дугаар маань их өргөн цар хүрээд их том сэдв байна. Тэгээд миний хувьд ч гэсэн маш их зүйлийг олж мэдлээ. Сайхан ярилцлага боллоо. Ингээд та хоёртой ажилт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За үзэгчид та бүхэн маань Drama Online гэх киног Sky Media болон Go Plus-аас хүлээн авч үзээрэй. Баярлалаа. Баяртай. Түнэр харахад ганцаараа хаашаа ч юм яхалахад л чадвалаа гэрлээ ажиллах тусам байж зогтмаар санагддаг ч. Нэг л мэдгэд Шатаж улаассан пошг гэж. аль хэдийн нэрчсэн байдаг. Хэрвээ ингэ хэлэрч юм бол чигт ойлголцож болж үлдэн шүү дээ. Та биеийн үнэлдэг байсныг нь мэдв үү? Үгүй. Тэрээр орлож. Дэлбэрэлтийн шалтгаан нь ахуйн газ. Миний хэлхийг анхааралтай сонсороо. Бэлгийн хайрцанд орохдоо нэгэн ширхтийг уулгах шүү. Тэгт миний хүүтэй холбоотойгдох гэж оролцох юм. Аль юу? Аларч. Манай сэтгэл зүйн төвийг зорж ирсэн үү? Би өөр ганцууч. Ямар бүрийн хандлагатай. Таны шинэ